Дайцаа аваад ганамган дэслээ нэгээд замгаа 2-3 удаа татаад аюулгүй рүү чиглүүлж гоох дараа цэцэн соёлоод зүсгээ тавина. Галт зэвсэг эзэмших сургалтыг хариуцсан алах мэргэжилтэн хошууч бат цэрн галт зэвсэг эзэмших яг энэ сургалтын хүрээнд ийм Монголыг холбосон надад бол их амар санагдлаа. Иргэний болон хариул хамгаалалтын зорилттой галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг 2015 оноос хойш одоо хүртэл зохион байгуулж байна. Иргэдэд чирэгдэл буюу хурдан шуурга үйлчлэг авах боломжийг сүүлж үзээд ийм Монгол эдсээр хандан бүртгэлээ хийлгэх боломжийг бүрдүүлж тухайн үйлчлэгийг нэвтрүүлсэн байна. Өмнө нь иргэд сургалтанд хамрагдахын тулд иргэний үйлчлэгийн лавлгаа, усан сургаал авалгаа, маш итгэлийн лавлгаануудаа хийх, мөн ирээдүйн агчид нэгтийн дагуу хариу дөрвийн нэгдсэн юм үзүүлэх сургалтын төлбөрөөр банкнд онцлог бишээгээд тухайн бүрдүүлсэн материалуудаа сургалтад хамрагдах бүртгэлээ хийлгэхийн тулд сургалтын төлбөр ирэхэд 2-3 цаг зарцуулан бодож сургалтад бүртгүүлээд явах бүтэн өдрийн ажил наалтдаг байсан. Одоо захимаар бүртгэлээ хийлгэснээр ямар ч бомжлол бишэлгүй цаг зав байсан зүйл байсан. Иргэд сургалтанд хамрагдахын тулд эхлээд эрүүл мэндийн агчид нэгтийн дагуу федераль бичсэн юм зүйлс байх ёстой. Ийм Монгол веб хуудасаар ороод сургалтанд хамрагдах хүсэлтгээ тахад сургалтын үйлчлэгээ авах процесс гарч ирнэ. Тухайн иргэний гаргасан хүсэлтийг хүлээн авч хэмж үзээд цагаат төлбөр төлөх хэмжил явуулсан дараа иргэний хэмжлэлийн дагуу төлбөрийн түвшин сургалтанд хамрагдах хэрэг үүснэ. Галт зэвсгийн тухай хууль маань 2015 оны 8 сарын 7-ны өдөр батлагдсан гарсан байна. За энэ хуулиар тухайн иргэн галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй ажиллагаа хангах тийм боломж нь бүрдэж байгаа гэсэн үг. Энэ хуулиараа мэдээж иргэн 21 наснд ирсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бол та галт зэвсэг эзэмших болно л гэж байгаа. Тэгээж галт зэвсэг эзэмших, ашиглахын тулд та манай цагдаа төвтэй зэрэг сургалтын нэгдсэн төвөөр зохион байгуулж байгаа тухайн сургалтанд хамрагдаад галт зэвсгийн сургалтын гэрчлэгээ авах. За энэ сургалтын гэрчлэгээ авснараа та Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн галт зэвсэг эзэмшиж болно, ашиглаж болно, хадгалж болно гэж байгаа юм. Хуулиараа бол галт зэвсэг эзэмшиж байгаа, ашиглаж байгаа иргэн та бол аюулгүй байдлаа хангах ёстой, хариуцлагатай иргэн байх ёстой. Мэдээж хариуцлагатай иргэн гэдэг нь эхний ээлжинд мэдээ сургалтандаа суугаад тэр галт зэвсэг эзэмшиж байгаа хүн чинь аюулгүй байдлаа хангаад ашиглахаас хуулаад, хадгалахаас хуулаад зэрэгэний мэдлэгтэй, мэдээлэлтэй болж байгаа мөн тийм хариуцлагатай үжиж тухайн хажуудах иргэндээ бас тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлнэ. За мөн ялгаагүй жил болгон галт зэвсгийн тоолготой хамрагдах, татвараа төлөхтэй энэ зэрэгэний эрх зүйн харилцаанд оролцох учраас хариуцлагатай иргэн байгаарай гэдгийг иргэдтэй бас мэдээлж хэлдэг. Хоёр сая галт зэвсэг аюулгүйгээр ашиглах талаар сургалтандаа суучaan сая буудлага хийчихэд байж гэн. Тэгээ сонирхолтой боловч маш хариуцлагатай зүйл байдаг гэдгийг миний хувьд ойлголоо. Яг иргэний үргээ биелүүлээд галт зэвсэгтэй хэрвээ бид нар зөв зохистой харьцаад зөв зохистой хадгалалт хийж сурах юм бол одоо аль аль талдаа маш хэрэгтэй гэж ойлголоо.